Зарим тохиолдолд шинэ нэрлэгчид объект сонгохдоо багагүй алдаа гаргадаг. Үүний нэг нь маус нэгэ хоёр хурдан товших юм. Жишээ нь бүгдээрээ дурын нэг хаалга эсвэл тавилган дээр хулууны хөнгөсөрийг авчаад маус нэгэ хоёр хурдан тушаарай. Ингээд та бүхэн тухайн фамилиг засварлах орчин руу орлоо. Үүнийг ribbon-ийнхоо бүтцээс тодорхой харах боломжтой байна. Энэ үед та бүхэн сандрах хэрэггүй файл тааб дээр товшоод гарч ирэх сонголтоос close-ийг сонгоод тухайн фамилиг хадгалахгүйгээр хаахад хангалттай. Мөн бүгдээрээ select elements by face-ийг идэвхжүүлээд барилгынхаа дотор орон зайд дурын газар маус нэг хоёр хурдан төвших юм бол тухайн хүчлэлтийн хэлбэр загварыг засварлах боломжтой орчин руу орлоо. Энэ тохиолдолд зөвхөн хүчлэлтийн маань бүдүүвч тодор босод эдлхүүнүүд маань сааралцсан байна. Мөн ихэнх тааб дээрх багжийг сонгох боломжгүй болсон байдаг. Энэ тохиолдолд та бүхэн ESC2 дарах эсвэл modify багжийг сонгох замаар гарах боломжгүй гэдгийг анхаараарай. Зөвхөн modify тааб дээр товшоод mode panel дээрх cancel edit mode дээр дараад гарах боломжтой. Тиймээс объект сонгохдоо маус нэгэ хоёр хурдан товшихоос зайлсхийх нь тохиромжтой. Эсвэл file tab дээр товшоод гарч ирэх сонголтуудаас options-ийг сонгоод user interface double click options буюу давхар төвшлийн тогргоонд хандаад элементийн төрлүүдээс хамаарч ямархуу үйлдэлүүдийг хийхийг зааж боломжтой байгаа. Түрүүн бүгдээрээ хаалга, тавилга зэрэг фамилианууд дээр маус нэгэ хоёр хурдан товшиход тухайн фамилиг засварлах орчин руу орж байсан. Учир нь энд edit family-г сонгосон байна. Хүсвэл та төрлийг засварлах, ямар нэгэн үйлдэл хийхгүй байх гэсэн сонголтуудаас сонгох боломжтой. Харин sketched element буюу хучилт болон бусад бүдүүвчэд суурилсан элементүүдийн хувьд edit element буюу тухайн элементийг засварлахыг сонгосон байна. Бүгдээрээ do nothing болгоё. Эдгээр тохиргоонууд нь танд цаг хугацаа хэмнэх боломжийг олгох хэдий ч анхан шатны хэрэглэгчдийн хувьд төр do nothing-оор тааруулаад хожим өөрийн шаардлагад нийцүүлж тохируулах нь тохиромжтой. Тэгээд дурын нэг тавилга эсвэл хаалган дээр маус нэг хоёр хурдан товшоод зөвхөн тухайн элементийг сонгоно. Ямар нэгэн байдлаар засварлах боломжгүй болж байгаа гэдгийг анхаараарай.